уралданд нэг өдрийн мэндийг хүргэе. За бас гисгүй хугацаанд сайн ингээ карантинаас хойш завсарсан Дрифт подкастын маань бас 10 дахь дугаар маань инх хөглөгч байна. За тэгээд өнөөдрийн маань бас подкастын маань зочдоор бас маш сонирхолтой, маш олон төрлийн спортуудаар хичээлдэг. Одоо хоёр төрөл ерөөхдөө одоо зэрэгцээд байна шүү. За тэгээд дээрэс нь манай бас энэхүү дугаарын маань бас спонсор байгуулга болох Eco Mine Systems компани бас зочдод бас хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За тэгээд манай зочд маань бас өөрсдөө сайхан танилцуулаад ер нь эхлээд явчих. За тэгээд маань өрнөхөөс баг эхлээд явчих дээ тэгэхгүй. За тэгээд ингээд цаатлаа тэгээд тийм. Нэг юм бас өөрийгөө сайхан үзэж байгаа хүмүүстэй танилцуулаад бас нэг цолгоо шингаа яриад спортоор ер нь ичнэ жилж тэрнээсээ бас нэг үг төгөөс ирээд сайхан танилцуулаад явчих. За тэгээд бодооч өөрөөх хоёр гэдэг. Тэгээд одоо дрифт спортоор хичээл тэгээд одоо 6 жил яг тасралтгүй хичээлж байна. Яг 12 оноос эхлээд спорт ашигладаг гэсэн. Тэгээд тэмцээн уралдаанд орсон нь бол яг 2015 оноос эхэлж орсон байна. Тэгээд одоо нэг цоолгон шинж юу авах вэ тэгээд хичээлээд явж байна гэж. Тэгээд ямар ч хэлсэн болоог байна. Одоо машинуудын юм хийгээд одоо зорьсон жилийн прожект одоо эхлэж байна. Ямар ч хэлсэн уралдаанаараа одоо машины ихтлийг сайхан болгож гарч ирнэ. За окей. За энэ удаагийн дугаар дээр маань бол дрифтинг болон седаны раллигийн бас тамирчид маань бас оролцож байгаа. За ер нь бол бас нэлээд онцлог дугаар гэж хэлж болно. За тэгээд манай мөнхөрднийг бас танилцуулаад явж тий. Сайн байцгаана. Бямсгийн мөнхөрд нэг. Би автоспортын төрлийн седан англи оролцдог. Tombow Ten брендийн тамирчин M-Garage гэдэг манайх garage дээр ингээд нийт надаас гадна манай мотоциклийн тамирчин спортын мастер Батмүх гэдэг манай дүү бас седанаар оролцдог. Тэгээд бас олон улсын хэмжээний мастер Ариун болт гэдэг мотоциклийн тамирчин оролцдог манай гаражаас. Тэгээд сая нэг шинэ машин бэлдсэн. Тэгээд энийг маань бас нэг манад шинээр орж байгаа нэг тамирчин Ариун бот гэдэг тамирчин манай гаражаас оролцох болж байгаа. Тэгээд ерөөхдөө надтай нийлээд мотоциклийн нэг тамирчин тэгээд дөрвөлээ. Хэдэн жил оролцож байгаа вэ? Би ч одоо нэг 4-5 жил яг седан англиар оролцож байна. Тэгээд цол зэрэг гэх юм бол автоспортын мастер цолтой. Тэгээд одоо Tombow эхлээд Tombow Hankook брендийн тамирчнаар нэг жил оролцсон. Тэгээд сүүлийн 2 жил Tombow-ийн Ten брендийн тамирчнаар ингээд оролцож оролцож байгаа. Тэгээд сүүлийн 1 жил гарan Go-Dio гэдэг тэмцээн уралдаанд оролцсон. Тэгээд одоо ерөнхийдөө хараа зэрэлцээд бас саналтэйг л ажинда гэж. За. Намайг бол одоо үүдэг. За би бол одоо тийм актер уралдаг тийм тэр тамирчин бол биш. Сонирхогч, ерөн Subaru сонирхогч. 12 оноос хойш Subaru хийж байгаа. Subaru-ийн Forester-ийн STI загваруудад одоо 12 оноос хойш тасралтгүй явж байгаа. За яг зөвхөн хобби сонирхлоор ганц нэг юм сонирхч ангид орж үзчихсэн. Машинаа зүгээр одоо хүртэл яг уншин гэдэг нэг актер юм бол байхгүй. Уралт тэр биш. Яг зөвхөн Монголын Subaru төсвийн холбоог төрөөмөс байгуулсан. Үүсгэн байгуулагч. Энэ Eco Mine-тэй бас хамтарч ирсэн машиндээ бас тавиулсан. За манай Eco Mine System маань л одоо яг албаасны эрхтэйгээр оруулж ирж байгаа. За намайг Дусан гэдэг Eco Mine Systems компани үүсгэн байгуулагч. Одоо өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. За манай компаниуд бол яг товчхон мэдээлэгчтэй. Америк нэгдсэн улсын Техас мужийн Emissions Technology Texas гэдэг компани бүтээгдэхүүнчдийг Монгол улсад олж ирсэн эрхтэйгээр одоо борлуулад 2 жил болж байгаа. Энэ компани бол Америкт 20 жилийн дүүтэй. За мөнгөчтөн бүр ярих юм бол 20 жилийн дүүтэй. За яг нөгөө ер нь бол автомаркетын зах зээлээр нэлийн том зах зээл байдаг болохоор миний ер нь ерөөсөө нөгөө item болол тэгэл
машины янагаас алгарч байгаа орчтойны нийтлэлээс өөрөх гэж хэлж мэдээд явж ирсэн. Тэрнтэй холбоотой ялангуяа энэ автобуснууд янагаас алгарч байгаа та хэлж шүү дээ. Тэрийг ер нь бууруулж юмсан гэсэн мэдлэлтэй явж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг ер нь Америкаас авч гэж бас 3 жил араас явсан. Тэгээ хичээсний үндсэн дээр дийлрийг аваад за өнөөдөр хүртлийн хугацаанд 1000 гаруй машины экосистем зөвлөлөө. Үндсэн нэг 2-3 давтаад бодох юм бол бензин шатхууны зарцуулалтыг 30 хүртэл бууруулж байгаа. Тэгээд автомашины янагаас алгарч байгаа орчтойны нийтлэл одоо тортог та гэж байгаа юм. Тэрийг бид одоо 70 хүртэл бууруулж байгаа. Ийм юм давталтай болж ирж байгаа. Өнөөдөр хүртэл хугацаанд одоо тийм нүгдэн зэвүү арахгүй гэсэн алчнаас ирсэн бол байхгүй. Тэгээ анх яг нөгөө энийг худалдаж авахдаа зөвхөн одоо шатхуун зарцуулалтыг бууруулах, автаа бууруулах эхлээд хүмүүс гарч ирдэг байсан. Одоо жишээл 2 найз байж байгаа. Эхлээд нэг найз ингэ тавиал. Тэгээ тодорхой хугацааны дараа одоо бүх одоо хөдөлгөөр дотор үүсч байгаа бүх бохирдол нь арилаа. Тухайн нэг хүчтэй болтой. Ялангуяа Монголын хүн хэрэг батвал өдрөөс маш сайн хийж байгаа. Бас өөрсдөө бодтер үзэж гараад тухайдаас нөгөө лайвыг тасралтгүй ингээд харуулж ирсэн гэдэг. Тэгээд ярианы дундор бас дэлгэрүүлээд байгаа хахтай тавч нөгөө дуртах бол ийм байна. Мөнх эрдэнэ ерөөд одоо яг энэ төхөөрөмжийг тавиад тэмцээн уралдаанд бол ороод үзсэн байгаа юм. Одоо орж үзег байна. Энэ бол тест бол хийсэн байгаа тийм. Тестээр битэл явж хийсэн. Анх тийм. Юуны одоо яг энэ цааш одоо нэг яг юуныхаа спортын талаар ярихаас өмнө эхлээд хэлбэлээ бас энэ төхөөрөмж одоо яг энэ EcoMinds гэдэг нэг систем байгаа дээ шүү дээ. Энэний талаар жоохон дэлгэрэнгүй ерөнхийдөө бас ярилцаад явчих гэж бодож байна. Тэгэхээр одоо шилбэл энүүнийг маань за яг ямар машинууд ерөнхийдөө бас тавих боломжтой байгаа гэдэг юм. Одоо ингээд ер нь бол за жижиг одоо шилбэл за хамгийн багадаа одоо юу гэдэг чинь нэг за нэг 1000 төгрөгтэй тийм 1000 cc-тэй одоо энэ хөдөлгөөнтэй машинаас авахд одоо ингээд уулуухан тунд төхөөрөмж авахлаас одоо тэр дүү G-Bank-ийн ч дөрвсөн ч ингээд ер нь төрлийн машинууд биш үү тийм. Тэгэхээр ер нь одоо машин харгалзахгүйгээр юм дээр тавих боломжтой байгаад байна уу? Яг энэ талаас нь ингээд бас нэг хүмүүстэй үзэж байгаа хүмүүстэй бас нэг сайн тайлбарлаад өгч байна. Яг зөв. Одоо энэ экосистем маань өөрөө дотроо 5 төрөлтэй байгаа. Эко 2, эко 4, эко 5, эко 6, эко 7 гэсэн 5 төрлөөс бүрдэж байгаа. За ширээнд одоо багтахаар нь одоо их одоо дээж болоод төрөнд төрлөөс аваад ирсэн байна. Тэгээ энэ хамгийн одоо бага арьсмэр эко 2 бол хөдөлгөөний багтаамж 5000 cc хүртэлх бүх төрлийн седан болон Jeep маркийн машин зөвлөж байгаа. Эко 4 болоод ирэхээр хөдөлгөөний багтаамж 5000 cc-аас 13000 cc хүртэлх бүх төрлийн Jeep ачааны машин зөвлөж байгаа. За эко 5 болоод ирэнгүүт энэ газар тариалангийн одоо техникүүд байна. Комбайн, трактор, дизель генератор. За тэгээд зам ангийн тийм автосамсмолууд, гридер, дөрвөлт эндөө жишээлбэл тэ. Сүүлийн манай энэ эко 5 Mercedes-Benz G-Class зөвлөж байгаа. Эко 6 болоо болоод ирэнгүүт өөрөөр коммутацийн машин механизм зөвлөж байгаа. Тэрийн дэвтэр дуртах юм бол Balance, Hitachi, Komatsu, Caterpillar гэдэг үеийн модуль байж байгаа. Тэр үедээ ингээс зөвлөж байгаа. Нэг өснөө бол бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, уулуурхан коммутацийн машин. Ер нь одоо тийм шатлалт хөдөлгөөр болгоно ерөнхийдөө шууд тавих боломжтой болчиход байна шүү дээ. Ер нь үнэндээ Хөдөлгөөн дээр хөдөлгөөн. Моцикл дээр одоо энэ хаана ралли моцикл гэж байна. Тэдэрд бол нэг 2 гэдэг юм. Одоо ажиллах зарчмуудаар бас хэлсэн талаар бас ярилцсан байна. Бензин дизелийнх гээд 2 тустай бол байх. Одоо жишээлбэл та нэг өнөөдөр бензин төлбөртэй машин төлөвлөсөн байж байгаа. 2-3 жилийн дараа одоо дизель төлбөртэй машин болоо гэж бодоход хуучин машинаас салгаж аваад шинээр авсан машины шинжилгээд салгаж байна. Тэс өргөлөхөд амархан. Бензин төлбөртэй машины хувьд бол огсор сүрдүүлэх хугацаа 3 минут байдаг. Юу гэхээр энэ одоо энэ нэг холбосон сэмплийг аваад ирсэн гэж байна л да. Одоо машинд бол ингээд хойдлоос нэрсэн юм штуцэр гэж байгаа. Тэгээ одоо нэг юунаас банкнаас орж ирж байгаа одоо дүү яг гэсэн үг шүү дээ. За энэ бол нөгөө форсонко тэжээж байгаа үндсэн магистрал шуум гэж байгаа. Энэ ингээд хойноос ингээд суудсан байдаг байхгүй. Тэгээд энэ товчийн одоо заажлагчийн дараа машиныхыг суулгаад авна. Нэрийн үзрээр нь холбоод ингээд авчих. Одоо энэ бензин хөдөлгөөртэй холбогч гэсэн үг байхгүй. За дизель хөдөлгөөртэй машин чинь өөрснөө нөгөө хомуутаар холбогдсон механик аргаар сүрлэлдэг. Одоо энэ дизель хөдөлгөөрийн холбогч нь гэсэн үг байхгүй. Шаланкар
механикаар одоо ингээд дизель төлбөртэй машины хаан сүрлэлгээс хамаарат шаланкны урд богино гэж байж тээ. Тэгээд тэрийг тааруулаад 90 зүгээр бас ингээд болгочихсон. Дизель төлбөртэй машины бол бүх хүмүүс апортоор орж байгаа. Үндсэн одоо дизелийн шугамд зөвлөлдөгчж байгаа. За бензин машины бол Анас банкнаас ирсэн үндсэн төрөвнөөс орсон руу лимбон голоор хийж байгаа шаланк. Одоо тэгээ ер нь яг манайхны шин бас нэг хамгийн их ерөөсөө яг зөвөр ингээд нэг машин мэддэг хүн одоо яг энэ Монголд байгаа нэг сая 500 мянган машин дотроос ч яг энэ унж байгаа жолооч нар дотроос ч одоо машин мэддэг хүн ер нь одоо нэг 10% юм одоо тийм үү. Тэгэхэд одоо шил үлдсэн тэр 90% ч нь болохоор ерөөсөө юун дээр энэ тэнд очиж санаа зовоод байна вөхөр нэгдүгээр болохоор ерөөсөө бензин зарцуулалт гэдэг юм дээр нэг өдөр болгонгоос хөдөлгөөнд оролцоод явж байгаа бензин асууланд зарцуулж байгаа учраас нэг бензин эдэлтэй яаж багасгах вэ гэдэг юм дээр нэг хүн хамгийн түрүүнд санаа зовж байна. А дээрэс нь одоо шил за магадгүй одоо нэг хэдий бас их компьютердсэн машинтай хэрэглэгчд маань болохоор одоо шил магадгүй нэг юм яаж одоо нэг илүү дотоодыг гэрэлж хэд ингээ асаачгүйгээр юм машин арчлах уу гэдэг дээр. За яг одоо тэгээд тэр нэг агарын бохирдол гэдэг юм дээр бол яг үлдсэн энэ Улаанбаатарчууд юм уу монголчууд мал иргэдээ санаа зовж байгаа болохос яг автомашинаас гарч байгаа энэ бохирдол дээр бол сайн нэг хайхтар санаа зовоод байгаа юм баггүй. Гэрийн ямдан дээр санаа зовоод байгаа шүү дээ хүмүүс ч айл ямдан дээр. Тэгэхээр одоо машинаас гарч байгаа юм гэдэг бас бохирдлыг бол энэ бууруулна гэдэг байна тийм. Бохирдлыг бол яг өмнө тэр нэстэй ярианы хүмүүс анхандаа бол ингэ шатхуун зарцуулалтыг бууруулах зорилгоор дээр нь янагаас гарч байгаа нийтлэг бууруулах зорилгоор хэрэгтэй тавьж байгаад тодорхой хугацааны дараа одоо ингээ 2 жилийн хугацаанд 2 жилийг үтцсэн байгаа хүмүүс чинь машин улам их гоё болоод байгаа тийм. Хойноос ирлээ өглөөрөө машин авсаалаа янагаас гарч байгаа нагааны ихэнх өмнөрүүд тэр нь арилжуулаад энэ ерөөсөө л байгаль орчин нээлттэй. Энийг ерөөсөө машин хэрэгтэй хүмүүс болгон авчирч сүйрлэх хэрэгтэй юм байна гэж харж байгаа. За шатхуун зарцуулалтын үед бол мэдж байгаа нөлөөллийн хүчин зүйлсүүдийг маш олон төлөвлөж тийм тэр засаг үйлчлэгийг хийлгэж байгаа хугацаа ашиглаж байгаа тус туслахын материал цагаагаар ирс ресурс агуур амьсгал жолоочийн ур чадвар одоо өөрийнхөө хий тийм хэмжээ хэмжээ одоо чек энжиний асуудал байна. Энэ дэр хүмүүсийн зарим хүмүүс ачаал хөдөлгөдөг зарим хүмүүс ачаал хөдөлгөдөггүй. Ялангуяа дизель төлбөртийн ачааны машинууд чек энжинаас асар их том асуудал болж байгаа. Чек энжинаас болоод хөдөлгөөн хүчгүүлчлэр тэр хүчийг гаргах гэж их шигэнтэй. Тэрнээсээ болоод дотоод шаталтаас үүссэн утаа ерөөсөө бензин системийг бүршин систем мэдэрч гэр бохирдуул ачиж байгаа гэсэн. Хөдөлгөөрөөс утаа гарлаа ерөөсөө 100% явж явах хэрэгтэй. За тэгэнгүүтээ энэ байгаль экологид ялгарч байгаа урттай нөлөөллийг шүүж байгаа катализатор DP фильтр гэж байгаа. Тэд нар чинь ерөнхийдөө үйлдвэрээс гарахтаа 160 мянган км-ийн үйлдвэрийн залтай. Тэрнээс ирээд ингээд ерөөс ажиллах зарчмуудаас үйлдвэр ажиллагааг болоод асуудал үүсдэг байхгүй. Тэгээд экосистем яадаг вэ гэхээр хөдөлгөөр дотор очиж байгаа бензиний молекулын бүтцийг өөрчилж байгаа. Одоо бензиний молекулын бүтц нь одоо нүүрс ус төрөгчийн нэгдэл хийж байгаа. Тэгээд тэрийг атомын түвшин задлаад хөдөлгөөр дотор бүрэн шатлыг болголоо. Тэгээд янагаас гарлаа. Нэмэгдсэн санаа. Одоо тэр өгдөрцөн катализатор байвал бүрэн шаталтаа утаан дээр юу гарч ирнэ? CO-гийн нэгдэл гэж байхгүй. CO2 болчихж байгаа тийм. Өөрсгөчтэй юм болчихж байгаа. Азотын одоо NOx гэж ярьдаг. Азотын эсэл чинь өөрөө дангаараа ялгараад азот болчихж байгаа. Тэгээд нөгөө нүүрс ус төрөгчийн молекул нь бүрэн шатаад шаттдаггүй нүүрс ус төрөгч ингээ болчихж байгаа. Бараг инженеэр ярихад бол яндангаас хүрэхэд бараг зүгээр шууд уурал ирэхэд бараг гарах гэдэг шүү дээ. Тэгэд нөгөө катализаторын насжилтыг 50-аас 70 уртсаад өгч. Одоо чинь 160 мянган км заалтай гэмээр. Ерөөсөө л тэр DP фильтр катализаторт очихоос өмнө нөгөө утаа нь бүрэн шатаад яндангийнхаа ингээд насжилтыг уртсаад байна шүү дээ тийм. Тэгээд энэ DP фильтрийн катализатор яагаад дутуу шаталт ингээд яриад байна гэхээр том хүмүүс ч яагаад ингээд уушгүй өгчтэй. Ялангуяа эцэг хэрээр зэт явж байгаа бүгдч нэг юм ахын чинь яг яндангийнхаа харалтаа ингээд амьсгалаад явж байгаа. Уушгүй үлзэг байгаа хүмүүс баг наснаас эхлээд аастдаг болж байна. Уушгүй хатгаа хурдан өгч чинь тийм чинь юус юм. Одоо тэгээ ядчих нэг хар тулгач нь одоо яг нэг хүнд одоо яг металл учраас нэг яг энэ хамгийн нэг одоо энэ агарын доод төвшин дээр хэд явж байгаа шүү дээ. Яг нь ер нь бол бензиний стандартыг ярих юм бол маш том сэдв бол. Та нэг жижигхэн нэг манай нэвтрэлэг бензин ирсээр дуусгаад байна шүү дээ. Тэгээ барыг ялцчих юм бол ялцчих ярихаас өөр аргагүй тийм үү. Тэр нь бол евро
евро нэгээс эхлээд ингээд евро 5 болж байгаа нэг орны улсууд Америк нэгдсэн улсууд эд чинь евро 6 стандарт ингээд шилжиж байна. Тэгээ манай ч одоо ингээд евро 2 стандарт сүүлийн одоо хэдэн жил одоо евро 5 стандарт орчиж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол ингээд евро 2 стандартаа байгаалах юм бол машины янагаас салбарч байгаа орчтой байгаа л. Одоо ингээд яагаад ч дийлэхгүй байхгүй. Евро 5 6 стандарт орж иж машины янагаас салбарч байгаа. Одоо ер нь бол хамгийн бага түвшинд байлгана гэж байгаа. Хартуулгыг бол яг хуу 1997 онд хүртэл энэ бензиний чанарыг сайжруулах зорилгоор нэмдэг байсан юм л одоо энэ уралдаанд оролцож байгаа хүмүүс бид бас би анх ирээд уулзж байхдаа бас энэ хартуулга бас тодорхой хэмжээгээр Америкаас авчираад нэмдэг л гэсэн. Одоо бол бараг нэм шаардлагатай болсон доо. Хартуулга ерөөсөө бензин, дизель ч юм уу те нефть бүтээгдэхүүнд Америк одоо бараг усаар хоригдчихсан. Хөхөр бол тодорхой газрын тосны байлгач юм уу мөрс олборсон ч тэр нэр байх юм байна. Тэрийг одоо өнөөдөр бүрдэлтийг болгож байгаа юм юм байна. Надад нэг асуулт байна л да. Одоо жишээ нь өмнөхөө өндөр даралтын авцаас думаар дэртийн ерөнхийдөө тавьдсан шүү дээ бензиний. Тэнгүүд мөнхний машин бас ерөнхийдөө өндөр даралтын авцаас тавьж байгаа шүү дээ. Тэрнтэй ерөнхийдөө хосож ажиллаж байгаа юу? Яг энэ дээр бол нэг холболтуудыг нөгөө ойлгох даралт бууруулахаар шийдэж шулуун холболтууд хийлгэсэн. Тэрнээс бол тэгээд бүтээш эко дөрөв тавьсан арай томыг. Тийм болохоор тэн дээр бол нэг асуудал гарах байх гэж тооцоод тэгээд тавьсан. Эко дөрөв гэдэг маань бол одоо энэ биш үү те. Тэгэхэд энэ одоо нэг нөлөөлөл гарч байгаа. Яг гоо бензиний даралтан дээр ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байх үгсэн томроломын тавьсан. Тэгээд холболтуудын одоо 90 болонтой ийм үг тавих шулуу. Зүгээр шууд хоёр талаа ерөнхийдөө шууд шулуу байж байгаа тийм. Тэн дээр одоо яг бензиний даралтаа хэмждэг даралтын гауш даач гэх тэр байхгүй болохоор яг тэрийг нарийн гэдэг хэмжиж чаддаг. Гэхдээ ерөнхийдөө бол гайгүй. Даралт ярина гэхээр ч одоо нэг үйлдвэрээс энэ 10,000 PS-аар тест хийсэн юм байна. Энэ талаас одоо жишээлбэл 1 литр бензин чи 2 литр бензин маш богино хугацаанд шахлаа гэж бодоход тэр даралтаараа ингээс гарч байгаа. Яг хөө энэ холболтуудаас ингээ байна л да нэг дөрвөн мөнгөний яриад байгаа юм болон тавих шулуун тавих гэдэг. Уралдааны машинуудаар бензин төвшний одоо дутагдалд орохгүй уртчлан сэргийлээд энэ хоёрын хоёр талын шулуун хийгдэж байгаа. Энэ ингээд байлаа инглээд тэгээд ирдий явж байгаа седан болон жип машинууд авчихсан. Яг нэг ачааны машин дээр бас тийг анхаараа даралт багтуу шулуун одоо үл юм одоо энэний дунд нь аваачаад гэсэн шүү. Яг хүмүүс ихэнх асуулт юм бэ. Одоо тэр одоо жишээлбэл апартуучин тодорхой хэмжээгээр сорж байгаа. Өмнө нь тодорхой хэмжээ шахаж байгаа. Энэ хооронд тодорхой хэмжээний даралт авах юм бол нэг бол апартуур нь одоо бензин хөрцөхгүй байгаа нэг эсвэл бол орсон хүний толгойд нь хангалттай хэмжээний бензин авахгүй байсан. Энэ тэгэхээр ерөөсөө даралт авах жаа тийш байх. Тэгэхээр ямар ч тач бол яг автомашин уунж хэрглэж байгаа хүмүүс маань бол бас автомашиныхаа нэгдүгээр бензин зарцуулалтын дээр бол бас хэмнэлт гарах боломжтой юм байна. Хоёрдугаар болохоор ерөнхийдөө бас мэдээж бүгдээ одоо илүү бас нэг эко хэрэглээ гэдэг одоо ногоон байх талаасаа бас ер нь бол хүмүүс маань нэлээд анхаарал хандуулдаг учраас автомашиныхаа айлын яндангаас илүүтэйгээр өөрсдөө автомашины бас яндангаас гарч байгаа утааны бохирдлыг бас энэ хөрөмжөөр бууруулах бүрэн боломжтой юм байгаа юм биш үү. Тэгэхээр ер нь бас одоо манайхан бол сая энэ 20-ны үед бол нэлээд сайн харсан баг. Автомашин яваагүй үед бол айл галаад үжил байсан. Тэгтээ агаарын бохирдол бол бас харьцангуй бага байсан. Тэгэхээр ерөнхийдөө бас автомашинаас гарч байгаа бохирдол маань бол нэлээд агаарт бол нэлээд нэмэгдэж байгаа учраас та бүхэн маань магадгүй энэ төхөөрөмжийг бас сонгоод хэрэглээд бас энэ Eco-Minds компанитай холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол авлаад үзээрэй. За тэгээд ерөнхийдөө яг үндсэн бас хэдүүлэн спортынхаа тамирчдыг авчирсан байгаа учраас за ерөнхийдөө өрнөхөөсөө эхлээд одоо энэ жил ер нь ямар прожект ерөнхийдөө бэлдэж байна. За тэгээд ер нь дрифтээр одоо яг зорж байгаа бас зорилго маань юм уу тэр талаасаа бас энэ үзэж байгаа хүмүүстэй хэдүүлэн өрнөх чинь хэдэн онд болоо үзлээ. 67 мянга 17 он. Зөвлөж штамп. 15 он. 16 он. Би улаан дэш ирэхгүй явсан. Ирэхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө одоо яг тэрийг одоо бид нар айгүйх ярьдаг байхгүй юу? Тэр шоуг. Тэр модон дундаас гарч ирдэг чинь тэр муу юм уу? Биш.
Тэр чинь удаа удна уу? Тэр нөгөө нэг юуны эрхүүгийн хэдэн жилийн аваар гэдэг нэг яг одоо манайх нараас Сүхбаатарын талбай дээр очоо орсон тий. Очоо өсгөө бид гурав явсан. Тий. Тэр тэмцээний даваа тал гэх юм бол сүүл болсон тэмцээн. Яг Оросын бүх нөгөө аврагууд юм гэдэг бүхэн шилдүүд нэрсэн тийм онцлог үзэл болсон юм. Карагийн одоо Гочо, Эрмохийн, Лосов гэл Тэрвицаг бүгд ирсэн байсан шилдүүд. Тэгээд нэг онцлог нь ерөөсөө талбай биш зөвхөн яг яг ингээд төв талбай дээр тийм замаа хааж байгаа тэмцээн болсон юм. Тэр тэмцээнээс бас их юм сурсан. Их онцлог тэмцээн болсон. Тэр чи 16 онд чинь нүсэн чи яг ямар машинтай явлаа гэдэг чинь. Сидварт байсан. Сидвараас аваад байсан. Тэр тэмцээнүүдээ би одоо улаан үдч орж үзег байсан. Тэгээд хөрөө тэмцээнд очиад их сандарч ийсэн. Баг Улаанбаатартай баг шагнал авч үзээгүй. Яг нэг л удаа би хоёрт орсон байсан. Тэгээд тэр тэмцээнээс одоо нэг хүндээ одоо тэрс орцуул их байсан одоо гадаадын тэр соёл ерөөсөө бүх тэр тамирчдын ор чадвар одоо багаараа ажиллах чадвар ерөөсөө бүх зүйлийг ерөөсөө тэр гадаадын хэмжээс л харж болно. Манай монголчууд бол одоохондоо тийм төвшин дараа хүнийгүй байна. Гэхдээ манайхан бол их зорж ийн одоогийн байдлаар манай монголчууд бол одоо бас их бас баг болж хамтарч ажиллах машин төрөндөө их одоо юм хийдэг болсон байна. Одоо ямар ч байсан тэгээд бүгд хөгжихийн төлөө одоо бас энэс өөр сонголт байхгүй. Тэгэхээр одоо бидэрэл хөгжүүлэхийн төлөө одоо хичээцгээе. Энэ жилийн миний прожект одоо би одоо нэг жилийн хөтөлбөрөөр гарах бах. Тэгээд одоо 3 тургууд байна. Тэгээд компьютер тавина. Тэгээд би бас Z кораб тавих санаатай байгаа. Ямар кораб вэ? Z кораб. Одоо нөгөө нэг шууд татдаг. Тэ ямар ч байсан ихний ээлжинд шинээр тийм юм хийх төлөвлөсөн байна. Тэгэл одоо цаашаа ямар ч байсан спорт гэдэг угаасаа илүү их хүчин чадал гаргаж иж илүү амжилттай явах боломжтой. Тэгэхээр одоо ямар ч байсан машин тэрэндээ сайн хийхийг одоо зорж байна да. Ер нь одоо энд орцсон байгаа тий. Одоо би одоо ямар ч байсан 5 сар гээд 6 сар ямар ч байсан би наадам гэхэд машин гаргачихсан гэж бодож байгаа. Үгүй одоо седан төрчин бас Оросд бас болоод орж исэн тий. Тамирчид чинь. Тий. Тэр танахаас Манайхаас ариун бол базар ширгал гэдэг. Амрах Гүү. Ариун бол базар ширгал 60-аас юм. нэг өвлийн тэмцээн. Тий. Лайв явуулсан тий. Сэлингээ мөрөнд Тэнд тэр тойрон мөрөнд нэлээд бас том юм билээ тий. Тэр яг бидний явуулдаг зам талбайг бодвол тэр шууд мөсөн дээр болдог. мөсөн дээр чинь винтер ралли гэсэн. Төвлийн айс Тэгээд нөгөө зориултын надаасын дугуйтай. Тэгээ зам нь аюу гоё өргөн тэгээ гоё засцсан. Тогч яг нөгөө бүх юм ерөөсөө нэг гоё гадны бичлэг гэдэг чинь. Тэн дээр нөгөө манай хоёр гол нь Оросууд нөгөө хөдөлгөөрийн багтаамж 2500 cc гэдэг юм бэл. Биднийх ч бол 2000 cc-гээр стандарт тогтооцсон. Тэргээр болдог. Тэгээ энд уралдаг машинаараа явсан. Тэгээд хөдөлгөөрийн багтаамжууд нь бол тэр 2500. Тэгтээ тийшээ явна гэж бодоод юу моторн дээр нь солих боломж авав. Яг яг бас бүх ажилласан. тэр бүх ажил болно. Тухайн үедээ аюул яарах. Тэгээ бас нөгөө 2-5 байдаг нэг бас сайн судлаагүй мэдээгүй байсан. Тэгээд миний богино хугацаанд л явсан шүү дээ. Бас их зүрх. Тэгэхээр яг одоо бас ингэж байгаа байхгүй юу? Дрифт гэсэн бас ингэж байгаа шүү дээ. RDS гэж одоо том бүхэл бүтэн одоо том тэмцээн байна. Тэгэнгүүт бид нар RDS-ийг үзчихээд Монголын дрифт юм байна гэж ярангууд седан төрөлдөр ч гэсэн бас ярьж байгаа шүү дээ. Ер нь Оросд очиод тэмцээн гэдэг байдаг юм үзээ. Ер нь яг нэг одоо Оросууд маань бол өөрсдөө нэг үйлдвэрлэгч орно.
Тэгээд дээрээс нь нөгөө нэг том нөгөө илүү нөгөө нэг манайхныг бодох юм бол нөгөө нэг бас илүү ингээд нөгөө нэг техник сэтгэлгээ ихтэй учраас ингээд нөгөө нэг машиныг бол яаж төрөл дээр одоо түрүү би нөгөө нэг дээхэн нэг офроуд явах нартай бас нэг бичлэг хийгээд ярьж исэн чинь бас тэгж байгаа байхгүй. Малайзд болсон тэмцээн дээр ерөөсөө хинээс төрүүлж ирсэн чинь Оросод офроуд дээр. Тэгэхээр яг ингээд нөгөө нэг аль ч төрөл дээр ерөөдөө одоо юм нэг автоспорт дээр ер нь бол Оросод бас нэлээд ерөөдөө жоохон ноёлоод байгаа юм болов уу гэж бас хараад байгаа байхгүй. Бид нөө өөрөлдөж орон бид нар хэглэж орон байна. Тэгээд тэр манай автоспорт сүүлийн хэд жил ер нь зур одоо юу дрифт ч гэдэг юм уу, ралли ч гэдэг юм уу бололтой болж байгаа. Стрит ч айгүй өндөр хөгжиж байгаа шүү дээ. Ер нь 12-3 оноос хойш л одоо драгны стритийн чиглэлээр одоо юу гэдэг маппинг драг болдог болсон. Тэгээд хэмждэг болсон гэдэг. Бас ер нь одоо тэр хэмждэг болсноор залуучууд ч юм уу стрит машинуудаар тоноглол хийдэг болсон. Бүрөө амжилт гэх юм бол сүүлийн 2 жил бүр айгүй хурдтай. Маш түрүү жил бол мапи айгүй гоё өндөр зохион байгуулалтаа болж исэн. Тэгээд туслахчих шиг байсан тийм. Нөгөө айгүй хэцүү. Бид нар одоо нэг автын чиглэлийн тэмцээн оролдоо нэг хийхээр зөвшөөрөл айгүй хэцүү. Та нар одоо бид нар бүгд л айдах юм байна шүү дээ. Зөвшөөрөл авахын тулд нэг тэмцээний одоо ингээд бид нар аюулгүй байдлыг бүх юм хангаа хийсэн ч гэсэн баг усаас тавьж байгаа шаардлага тэмцээнд нөгөө юм гэхээр зөвхөн баг зардалт нь 10 жил өгдөг. Яг тэгэхээр тийм заавал юу авсан байх хэвээр цагдаагийн хамгаалалт авсан байх хэвээр онцгой ирсэн байх хэвээр эмнэлэг байх хэвээр гэдэг юм уу та цагдаагийн хамгаалалт нь тоо заасан байдаг байхгүй. Тэгмүүд тэр хүмүүс өдрийн цалин юу гэж бодохоор бид нар зөвхөн нэг тэмцээний тэгээд за тэрийн замыг авъя гэсэн чинь хуулиараа энэ тэмцээн юу гэдэг вэ? Яг тиймэрхүү. Журам баггүй. Баггүй. Зохицуулт байхгүй ерөөсөө. Яг энэ нөгөө ради тадрууд болчиход байгаа. Гэтэл одоо дрифт ч юм уу стритийн яг энэ драг, махин драгын дээр бол хэцүү байхгүй. Бид нар одоо өөрсдөө тэнд хичнээн хичээгээд бид нар бол хажууд нь хаана ч хамаагүй тусч байгаа үзье гэсэн ч 2 цагтаа ирээд болохгүй гэх юм. Тэгэл тарж байгаа ч 2 удаа тэр чинь тарсан шүү дээ. Бид нар зүгээр яг нөгөө клубын энэ драгын тэмцээн хийсэн чинь тэг тарж байгаа. Бид яах вэ? Нөгөө машин моцгийн холбооны тэмцээнүүд бол юм шиг. Тийм, бид нар болохоор асуудал болчих. Ер нь яг бас нэг одоо энэ спорт дотроо харж байгаад ер нь хамгийн золонтой спорт ерөөдөө манайх байгаа байхгүй. Тийм. Яаж ийм вэ гэхээр ерөөсөө ингэж нэг засамлаасаа гарч чаддаг. Тэгээд засамлаас гарч чадахгүй учраас яг хөөхөр тэмцээн орлого зохион байгуулалт бид нар хамгийн дөрөв талбай ярина. За тэгээд одоо шүрэлт чинь нөгөө нэг зориултын зам байхгүй учраас тухайн үед ч одоо юу гэдэг чинь ингээл нүүби паалаа цаашаа тэр оршин суугчдын гисэг нэрийг нь уурлах гэж бичгнүүлнэ. За тэгсэр байгаад одоо Skyrezart ингээ явна ингээл тэгээд бүгд 22 дээр байжсэн чинь юу болоод автомашин очоод зогсоолсон тийм. 7 удагт явж ирсэн чинь 7 удгийг бүр хаагаад бүр өгөө байцсан. Тэдний чинь нөгөө хийгээд чинь хамгийн дөрөнд яг өөр нөгөө талбай төрөөс гэж гарч ирнэ. Одоо шил яг зөв одоо офроуд гэдэг ч юм уу, за одоо юу гэсэн ралли гэдэг ч юм уу. Тэгээд одоо нөгөө бусад одоо автомашин моцикл одоо нөгөө холбооны тэмцээнүүд энэ төр ч байгаль дээр хийж байгаа учраас ямар асуудал байхгүй. Мөрөс ч болохоор ингээд нөгөө өстой энд гэдэг нэг асфальт юм шиг болч тээ. Ширээ дотор гэдэг шиг асфальт байх хэвээр талбай байх хэвээр тэгээд юм дээр баригдаж явсаар байгаа л нөгөө арай хамгаалж өгдөрсөн гоё бид нар бас нэг ваа дрифт чинь бас нэг дэвшилт гараад Монгол 63-ыг рэс хийгээд зам нэгцэн. Тэрэн дээр бас түрүү жил ерөнхийдөө нөгөө өргөтгөл хийгээд хайд очсон өргөтгөл дээр ботогийн зам толцсон байна тийм. Тэгээд яг одоо нэг сүүлийн 18 оноос хойш одоо яг нэг дрифтийн зориултын одоо Монгол 63 зэрэг гэдэг зам маань бүтээн байгуулалт нь хийгдэл. Тэгэл одоо нэг ерөнхийдөө бас нэг энд тэнд хөвгөж явдаг байсан маань одоо бас нэг зовлон маань нэмгэж байгаа байхгүй. Хөгжлийн нэг юм да. Яг тийм үү шүү дээ. Өсөлтөө одоо жоохон отоос ойрхон хийчих гэхэлэр нөгөө дүүрэг орон нутгийн гэдгээс нэрийг өөрчилнө. Тэгээ бас тийм зам талбай асуудалтай. Тэгээ яг ингээд дотроос яриад зам талбайтай бол ингээл хэлцэл. Одоо тэгээд ер нь хаана хийж байна? Одоо чинь одоо ер нь Улаанбаатарт болж байгаа тэмцээн маань шинэ хэсэг шүү дээ. Тийм. Шинэ хэсгийн ойролцоо. Бас аваа болоод байна шүү дээ тийм. Тэгээ эндээс нэг 10 км шүү дээ. 20 км байна. Тийм. Тэгээ явах гэж бензин дуусчих юм шиг. Сэдвэрээ нөгөө зураг тэмцээн шиг л явах хэрэгтэй. Бид албаас нэг биднээс тавьсан шүү. Тэгээ нөгөө сүүлийн 2 жил одоо нөгөө тархын эрдэнэлийн замын асуудал гэдэг бас 2 жил хийгээгүй. Офроуд экстрим зам сонирхдаг спорт сонирхогчтой байгаа шүү дээ. Тэдний машин бас ер нь тавьсан.
одоо нэг 4X төр зэрлэг гэж байгаа шүү дээ. Манай нэг найз Тэдрэгт одоо энэ хамгийн бүдүүн нөх үү? Үгүй яг хоёрын тавих бол Борин Борис гэдэг манай найз байгаа байхгүй. Өөрөө машин хийсэн. Өнгөрсөн жил Шока гэдэг нэртэй. Дандаа нөгөө замаа дуусгах чадахгүй бензин дуусаад энэ жил замаа дуусгасан юм лээ. Тэгэхээр чи энэ чинь үр дүнгээ өгөөд бүр мэдрүүлсэн юм шүү дээ. Тий. Үр дүнгээ өгсөн. Одоо нарийн хоёрын хугацаанд харьяа мөрөө тавигдаад тий. Яа саглаггүй л жишээ. Одоо энэ дээр ч үзмээр байна. Тинчино тест нэгэн драг дээр ийцэн нөгөөх нь одоо райд дээр ийцэн тий. Одоо танах манай нэг дрифтинг тамирчин дээр ивент хийгч болоод одоо нэг дрифт дээр иргэдээ тавьж үзмээр юм байна да. Яг бид нар өндөр таалттай байхад энэ ямар нөлөө гарах вэ? мэдээж өөр компаниуч ашиг байгуулах тийм болж байгаа ашиг нэрэл авах хэрэгтэй. Бид нар ч гэсэн бас нийгмийн хариуцлагын дүрэн бас иймэрхүү сайн зүйлсүүдийг бас хийдэг. Өдөрч гэдэг нөхөртний машин байна, матуултын машин байна тийм ирээдүйд бол яг амжилт гаргаж байгаа хүмүүст бол өндөр хийжсэн байна. Ер нь бол тийм. За энэ одоо яг оруулж ирж байхдаа энэ байгаль экологийг хангалттай орхон гэж зэтгүүлж байдаг гэсэн. Манери одоо дизель 80 бол бүр утаан болгодог аим шиг болсон байсан. Бид нар яг ингээд бас лайв хийж хагаад зүйлж харуулаад тасралтгүй ингээд 20-30 минут баг цаг болсон юм да. Мөн хүйтэн байсан шүү. Яг хавраа илүү да. Тэгээд тэр нь утааг болсон. Өнөөдрийг хүртэл бид нар баярлж байна шүү. 30 дэх машин одоо 15 дэх байгаа юм. Тийм. Нөгөө Брюсэндээ хүмүүс наад тиймэр одоо өмнөдгөө бичихгүй шүү. Брюс батарейгаар явсаар байгаа шүү. Бүр тийм аа. Өнөөгөө гарсан шүү дээ. Хамгийн жижиг хөдөлгүүртийн Брюс авто гэж машин байгаа тийм. Баруун 100 3 4 төлөвлөдөг байхгүй. Манай дээрээс нөгөө машин дээртэй тийм. Хичнээн одоо хайбрид хөдөлгүүртэй машин ч гэсэн энэ дээрээ бас боддоо миний ороод тэгээд жирийн нэг хэрэглэгч маань ирээд авч тавьж лээсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө бид нар нэг Facebook page хуудсан дээр пост оруулж байгаа тийм. Тэгсэн чинь зарим хүмүүс бүр нийтдээ пост. Энэ чинь бараг л машины утаагаар яваад байх юм шиг уртлын машины утаагаар. Тэгээд юм байна. Ако чинь тэгээд одоо 3 4 үддэг машин чи энийг тавьчихар чинь 1 2 гэдэгч бараг мопед чиг юм болоо явчих юм шүү дээ. Ер нь бол яг бидний бас юмнуудыг үзэж гарч энэ хоёр дотны найз нөхдөд тавьчихлаар найз нөхдөхийн машин дээр бодтой үрдэн гарчихлаа би ч гэсэн одоо энэ хуухын талаас хэрэглэхийн зүйтэй утаа болох талаас шүү дээ. Яг нөгөө түрүүн хин жигнэгийн ярьдаг чинь ярианы нүдээр ярьлаа тийм. Энэ жил бас нэг өвлж чанга байлаа. Ихэнх хүмүүсийн гэрте хараад байлаа тийм. Өмнө 2 галдаг гэсэн бол 3 галдчихж байгаа тийм. За нийтдээ одоо бидний автомобилийн үнцэнтийн юунаас авсан нэрлийн байгууллагаас авсан тооцоо гаргахад бол Улаанбаатар хотын хэмжээний 630 мянга орчим машин байдаг гэж байгаа. Тэрний 90% хөдөлгөөнийг хасаад 10% хөдөлгөөнд орлоо шүү дээ тийм. Жил жидэн ч гэсэн гүйдэн байна. Явж байгаа тийм. Тэгэхээр ч одоо ингэ дөрөвөөс агарч хэлнэг байгаа байхгүй. Тийм. Одоо энэ нийслэлийн агарын бохирдолтой тэмцэх одоо газрууд ч гэсэн нэг автомашин дээр автомашин гэдэг байнгын юм одоо CO2, SO2 байнга хэмжиж идэв юм байна. Бид нар ингээд сая одоо өнгөрсөн сард гэхэд бид нар манай бүтээгдэхүүнийг сонирхож ирж байгаа байхгүй. Энэ үйл танайхаа үзэж харлаа ингэж байнга орчин ямаас ч гэсэн ийм өдрөлгүүд болж байгаа та нар ингээд оролцооч тийм. Бид нар аял өрхөдийн нагаас ялгарч байгаа ч тооны үйлдэлээр тэмцээд ер нь боддоо өртөө гарлаа 50% бурчлаа гэж байна. Гагцгүй энэ машины янангаас ялгарч байгаа дахиад нэг хортой үзсэн. Хөгрийн хүчтэй хийгээд тийм. Энийг та нар оруулж чадах. Бид одоо 7 хоног өмнө нийслэлийн агарын бохирдол тэмцэх газрын дэвтэрээр очиж байсан. Одоо удахгүй нэг эко тавихаас өмнө утаагийн нэг хэмжээлээ тавьсныхын дараа утаагийн нэг хэмжүүлээд харьцуулах гэж байгаа шүү. Зөв. Тэгэхээр ерөнхийдөө бас яг агарын бохирдол төр бол энэ төхөөрөмжийг тавьчихад бол нэлээд хэмнэлт гарах юм байна шүү дээ. Одоо дээрээс нь яг зөвөр одоо нөгөө би ч өөрөө нөгөө бензон дээр болохоор тэрнийг бас амар мэдэрч байгаа байхгүй. Яадаг вөхөр нөгөө яг ингэ 92 хийхээр нөгөө нэг шууд чек асчихна. Тэгээд нөгөө одоо шил 95 авъя чинь баг талбанк мөн хийж ерөнхийдөө тэр чинь буцаад унтарч байгаа байхгүй. Тэгэхээр яг вөхөр одоо нөгөө яг бензин л голдоод байгааг л хэлбэр байгаа байхгүй. Тэр чинь яг зөвөр тэгэхээр одоо шил энэ төхөөрөмжийг ингээд суйрлуулад тавьчихад бол магадгүй одоо шил 92 хийхэд цэцэн гэдэг чекас бол одоо маш олон бенз төрөөс шүү дээ Монголд одоо. Тэгээд сүүлдээ одоо нөгөө нэг чекээ ерөнхийдөө нөхдөж чинь баг зарим нь 5% байж байгаа шиг байна. Зарим нь яг тэгэл байнга нэг тэр нөгөө нэг юуны катализаторын сенсор энэ нөгөө шатах юм бол линтед ачаас солиулаад явж идэг нөгөө байнга 95% гэл 98 хийж идэг хүмүүс бас байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүмүүст бол бас тавихад бол ямар ч асуудалгүй юм байна шүү. Тий, ер нь бол
энэ манай экосистем бол ерөөсөө эвдэрсэн механик хэмжлэгийг засахгүй шүү. Бүх засвар үйлчлэгийг хийчихэд байх те өөрийн чинь голдуулсан сенсорын шин заснаа гэх. Сенсорыг бол бас одоо жишээлбэл бүх үйлчлэгийг хийчихэд байдаг. 90 хийхээр чек асаад байдаг, 95 хийхээр чек асах байдаг. Ерөөсөө энэ юутай холбоотой гэхээр тухайн техникийн одоо хөдөлгөөрийн стандарт гэж байгаа. Евро 2 стандарт хөдөлгөөр байна. Тэрнээс тийш хөдөлгөөртэй байна. Монгол улсад одоо 100 машин байлаа гэж бодъё л да тийм. Тэрний бараг 90-50%, 92 одоо евро 2 стандарт таахгүй. Евро 2-оос одоо биш стандарттай хөдөлгөөр оруулаад ирэх гэвэл бензин хоолох асуудал байнга чек гэсэн. Одоо жишээлбэл ихэнх одоо G классууд 98 гэж шүү дээ. Одоо энэ Bavaria Motors-ийн оруулж ирж байгаа BMW одоо MSM-ийн оруулж ирж байгаа G классууд ихэнх нь 98 гэж байгаа. Одоо энэ Jeep Wrangler-ууд гэж байна. Ерөөсөө бензиний задлал. Тэгээ манай экосистемийг тавиад ер нь бол бүх одоо бензиний түвшний системүүд асуудалгүй бол чек асахгүй болчтой юм л. Бүр бид нар бол бодтой кейс ярьж байгаа шүү. Одоо жишээлбэл бид нар өнгөрсөн хугацаанд 1000 гаруй машин тавьчлаа гэж бодох. Экосистем зөвлөж үзээгүй гаруй машин, марк модель тулцсан, 3 машин үлдсэн. Одоо ингэ тансаг зэрэглэлийн high class-ууд үлдсэж байгаа байхгүй. Lamborghini, Rolls-Royce, дахиад нэг Ferrari. Энэ гурвал байна. Ягцлуудаа тэд нар бол тавих байх. Ойлгоод ирэх үү. Тэр хүмүүсийн хувьд бол ингэ бензин зарцуулах нэг чухал биш шүү. Одоо хайрлах хамгаалах зорилгоор тавьж байгаа. Одоо манай Facebook page утсан дээр EcoMine Systems Global Facebook page утсан. Тэн дээр ороод үзэх юм бол манай энэ үйл ажиллагаа ихсэн зүйл хийж байгаа бүх машинуудын постэр гарсан байна. Сүүлийн одоо 2021 оны G class-ууд 19 оны май байх тавьчлаа. Бүр цааш шин бүр уулах хэмжээний машин механизм бүртгэгээд аваад тавиад байгаа. Үнэхээр үрдүнд. Яг тэгвэл тэд нар яагаад тавиад юм бэ гэхээр өмнө нөгөө 16, 17, 18 оны машин тавьж байгаа. Энд чинь нөгөө салгаж авч болдог болохоор машина зарахтаа аваачаад нөгөө салгаж авах юм байна. Тэр чигээр явуулаад шинээр авах шин дээр нэр хэлбэр авах яах зүг юм байна. Энд чинь өөрөө нэг нэмэлт бас нэг үндэл өгөхөд манайх бол энэ эко төхөөрөмж хөдөлж авсан. Энэ бол 1 сарын сэтгэл хангамжийн баталгаа болж байгаа. 1 сарын дотор ямар нэгэн үр дүн гарахгүй бол экосистем буцаагаад төлбөрөө 100% буцаагаад авчихна. Тэр юу гэхээр шатхан зарцуул буурахгүй, утаа буурахгүй экосистем буцаагаад төлбөрөө авна гэсэн үг. Хоёрдугаар үйлдвэрийн 5 жилийн баталгаа болж байгаа. За 5 жилийн хугацаанд энэ гадны нөлөөгөөс бусад тохиолдолд ашиглаж явах хэрэгтэй тийм. Үйлдвэрийн дефекттэй байлаа, энэс нь бензин шүүрлээ гоожлаа гэх юм бодож эко тавсан бол эко тавьж хэвчээд очиж. Гэхдээ эдрээд ашиг байх юм шүү дээ. Гэхдээ тэр насжилтын үед бол хүмүүс их асууж байгаа. 40 жил. Машина зарах, солих тийм явах тохиолдолд 30 машина салгаж явах шинжилээс болох боломжтой. Яа заавал аваад үлдээд байх шаардлага ч байхгүй шүү дээ. Нөгөө худалдаж авах гэж байгаа хүнд хэллээ ийм бүтээгдэхүүн зөвлөсөн байгаа. Энтэй байвал таны машин байгаад энийг авбал ийм идэн тийм ээ. Идэлтэн нэмэгдэн та дээр нь анхаас салгарч байгаа. Энэ юу гэхээр эсвэл Монгол улсад орж иж байгаа ихэнх машинуудын 100-ны 80% нь 10-аас дээш насжилт болж байгаа. Өрцөн 20% нь бол ингээд ноёл залттай машин тэгээд авах насжилттай гэж байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор одоо хуучин машинд бол үр дүн нь тэр дор яг 98 онд ч байна 2000 оны машин ч байна 50 удаа дугуйн өөрчлөлттэй байна. Тэгээд аюул машин хэрэглээд үзсэн. Заавал одоо 2 найз байлаа гэхээр миний найз ихээр энэ бол байх хэрэгтэй. Яг тэгвэл 2 машин ижлэхэн одоо 2 машин орж ирсэн хугацаа тийм адилхан байлаа ч гэсэн тэр хүний явж байгаа зам нь засвар үйлчлэгээ хийж байгаа хугацаа нь өөр тийм ээ. За өөр байдаг арга барил нь хөлн дээ төвжөлтэй замаар явна, нэгэн төвжөлгүй замаар явна. Ялгаатай байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө машин дээр л туршаад үз. Хэрэглээд үз. 20 тавьж байгаа хүн бол 20 ижил болоо, 20 иж байгаа бол 15 ижил болоо гэсэн үг байхгүй. Хэмж бол хамгийн дээд рекорд нь ерөөсөө үйлдвэрийн залбар. Цаанаас үйлдвэрээс хэд стандарт тогтооход очиж юм тэр хүрсэн. Монгол улсад орж ирсэн бүх машин техникүүд чинь ерөөсөө үйлдвэрийн залтаас 20-30% нэмэгдсэн. Тэр 20-30% нэмэгдсэн байгааг нь буцаагаад үйлдвэрийн залтар бол орж ирж байгаа байхгүй. Ийм л юм ажиллагаа ийм л амрах. Өөрнөхөө дрифт машин. Дрифт машин ч одоо тооцоолохын аргагүй шүү дээ. Ер нь нэг тэмцээн дээр ер нь одоо баг хэмцээ. Энэ бол хэмжих гэж авахгүй л тийм. Үр дүн чухал шүү дээ. Нэг тэмцээнд бол нэг баг тэмцээн бол за нэгэд яг л таардаг баг. Би бол одоо боддгийг. Тэгэхээр яг хоо тэмцээний хувьд шүү дээ. Яг бэлтгэлийн хувьд гэх юм бол
өдөржингөө бид нар бэлтгэл хийх үед бол бензин бол нэг банкны зөв хөрөхгүй. Хэдийн банктай боо? Нарийн банктай. Нэмэлт банк байгаа. Бидний тоногддог хэмжээ би ч хуучин сэлгөөнд бол 80 банк дэмжижсэн. Туслах банк 5 банктай. Нөгөө цалиганаас яадаг. Тийм цалиглахгүй хэмжээний тийм 2 бензин цустай байдаг. Одоо манай залуучууд одоо бүгд ерөнхийдөө тиймэрхүү туслах банк, нэмэлт банк бүгд тавьдаг болсон байна. тас өтөн цэцлэж байна. Хацаас янз янз л байдаг. Би бол тэр Валброг 255 таа хацаас хоёрыг тавьжсэн. Энэ бол янз янз л байдаг хүмүүс яг өөр өөрсдийн бюджет ямар хувь байх вэ? Тэгээд тэр тоолбор компьютер бүхэн ямар байхаас шалтгаалаад стратеги Жолоочтой анхаарлаа түр наашаа хандуулаарай. Автомашины шатхуун зарцуулалтыг 30% хүртэл бууруулдаг, яндангаас ялгардаг хорт нэгдлийг 70% хүртэл бууруулдаг нь батлагдсан патенттэй дэвшилтэд шин технологи болох Eco 2, 4, 5, 6, 7 төхөөрөмжийг Америк нэгдсэн улсаас албан ёсны эрхтэйгээр Монголд нийлүүлээд удаж байна. Та арай мэдээгүй юм биш үү? Эко төхөөрөмжийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, уул уурхайн хүнд даацын машин механизмд суурьдуулах боломжтой бөгөөд ямар ч төрлийн шатхуунд тохирдог универсал төхөөрөмж юм. Засвар үйлчилгээний зардал бууруулна, хөдөлгүүрийн дангуудад ямар ч сөрөг нөлөөгүй, үйлдвэрийн 5 жилийн баталгаатай, ашиглах хугацаа нь 40 жил худалдаж авсны дараа эко төхөөрөмжөд засвар хийхгүй, солихгүй. Машинанд зарах, солих тохиолдолд шилжүүлэн суулгаж болно. Хэрвээ таны хүссэн үр дүнд гарахгүй бол 1 сарын дотор буцаагаад мөнгөө 100% авч болно. Энэ бол Eco Mine Systems. За одоо нэг рекмик шалахгүй жигмээ. Хоёлаа нэг яалаа. Тэр өмнөх 9 дугаар дээр 1 цаг ярьсан зэрэг. Ярьсан татаад ярьж байгаа. Тэгээд тэгсэн чинь энэ дэр би нэмэлт мик задагцсан. Тэгсэн чи бичээгүйсэн. Үгүй. Яриаг нь бичээгөө. За тэгээд дараа дахиад сууж байгаа. За наад чи дүүрчгээд тэр дилет хийгэнгүүтээ за рекийн дарчаараа гэж ахаад 30-40 минут юм ярьж байгаа. Тэгсэн чи нөө рекийн дараараа гэсэн нөхөр рекийн дараагүй. Рекийн дараагүй гараа яваад гэсэн тэр шилдэг цайлаас гараад ирсэн. Би дээр биччих хийж одоо юм яриад байдаг. Шинэ авсан дөрвөн дэндээ ороодоо зүгээр гэсэн. 8 байсан уу? 9 тоногондоо орооцолдно гэдэг шиг нэр камеранд орооцолдно. Ямар ч дуу муу вэ бичиж. За эхлэе. За бүгд эргээд подкастаа тавтаа морил. За тэгээд жочт маань ерөнхийдөө өөрсдийнхээ бас танилцуулгуудыг та бүхэнд өргөлээ. Тэгээд өнөөдрийн подкаст нь болохоор манай Мөөгийн M Crash дээрээс хурж байгаа. Тэгээд маш гоё crash үүд юм байна. Анх удааас ирж үзлээдээс седан төрлийн бас төрөлд бас одоо нэг уралддаг тамирчин. Тэгээд бас бидний бас ийм гоё орчин подкаст хийхийг бас орон байраар ангиж ирсэн байна. Боломжийг авсан баярлаа гэж Гоё орчин. За тэгээд ер нь одоо бас энд байгаа тамирчтайгаа нэлээд дэлгэрэнгүй бас жоохон ухаж танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бас өрнөхөөс эхлээд одоо яг нэг шин за 12 оноос ерөнхийдөө одоо арайч төрөлдлөг үү? тий 12 оноос эхлээд спорт машин унж эхэлсэн. 12 оны 7 сард би анх үе авсан байдаг анхныхаа үеиг. Тэр одоо бүгд мэдэх хөтөө 70-55 гээд би анх авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш 13 чиглэлээр цаваар явж ирсэн. 2020 нэгч гэсэн унж ирсэн. Тэгээ яг хэдэн оноос чинь дэрэгдэл юм нэг шинж юм. Би одоо тэмцээн орж гэлсэн 13 онд нэг тэмцээнд орсон. Аль хаана сортын тэмцээнд би нэг орсон. Ская. Тий. Тэр сортын тэмцээнд. Хаврын тэмцээн. Тий. Тэгээд би 15 онд би сэлэг авсан. Тэгээд яа тэрнээс эхлээд л одоо миний гараа ихэлсэн дээ. Яг одоо энэ үйлчлэгээс харахад гэж байна. Яг одоо тэмцээнд орж тий тууштай орж хэлсэн. Тэрнээс биш тэрнээс өмнө бол зүгээр яг сонирхооч гэж явж ирсэн. Яг тэмцээнд орё гэж. Тэмцээнд дуусаад нөгөө нөхдүүд гараа явсан хаа нэг баах нөхдүүд ирж дэрэгдлээд идэв. Өрнөхөл байсан юм байна. Тэгээд 12 Тэгээ ер нь яг зөвөр одоо яг энэ өнгөрсөн хугацаанд бас нэг 5-6 жил ерөнхийдөө энэ спортоор явсан байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хугацаанд гарсан амжилтууд бас юу вэ? За амжилтууд гэвэл одоо ямар ч байсан Фортунагийнхаа 7 жилийн явгад хүрүүлсэн. За
За тэгээд төрүүлчлээ. Манай 7 жилийн агаар төрүүлсэн. Нэлээд өгсөн юм байна. хэд он гэсэн. 18 он. 18 онд бол. Шуурал 10 жил яваад байна. Энэ жил 10 жил болж байгаа байхгүй юу? Бас уртах цааш. 10 жил болсон байна. Маа өрнөх чинь 7 жилийн агаар тэсэл авраг болсон доо. тэгээд бас сэлэнгийн 80 жилийн агаар бас нэг төрүүлсэн. Тэр тэмцээнд би хайдтайгаар дата бичүүлчихэл маргааш нь шууд тэмцээн рүү одоо хин инженер бахаар машинаар болоод шууд очиод тэмцээнд орж ирсэн. Нөгөө дата бичүүлсэн түүний хийсэн байсан машин их гоё байсан. Тэгээд амжилт гэх юм бол ямар ч байсан нэг өвөл 100 нийлсэн нэг дөрөв төрүүлсэн. Зөө. Гурвуудаа хоёрт орсон. Тэгээд тусгаар найруулал болдог бас Баяраа гэж. Ахмад юм байна. Шинээр нь хаана ярьдаг тухай юмсаа тийм. Юу хаана шинээр нь хаана бид өөрөө бид чинь юу тэгээд Инженерээр нэг ажиллаж байгаа. манай инженерээр бол манай нэргөх ажилтдаг. Одоо бүтээр хамтарч ажиллаад одоо бас 500 жил болсон. Анхаал намайг ерөөсөө сэлүү авахд хамт байсан. Одоо тэгээд энэ цаг хугацаанд ерөөсөө одоо ерөөсөө хамт ингээд миний одоо машин хийх барих ерөөсөө прожект одоо бүх юмыг заавал зөвлөгөө гэдэг бүх юмыг нэг найдвартай хийдэг. Артаал бол ерөөсөө бат байдаг. Нэргүүцэн тэмцэн дээр нэг уяач шиг л байдаг шүү дээ. Тэр бүрээс нь. Гараа яваад бодол зүгээр тэр дагаж гүгээд л зүгээр тэр үрж. энийг л зөвлөө уяач та. Яг эхлээд бол бит хоёр их яадаг гэсэн. Одоо бол тийм манай нэрбах чинь одоо тэгээд их олон одоо янзлж байна дөө. Олон хүний машиныг янзлж байна. Тэгээд одоо Оржино янзлаад байна уу? Олон янзлаад. Ямар төрлөөр нь янзлаад байна. Одоо тэгээ инженерийн прожектээр ингээд бас нэг жоохон дэлгэрүүлээд Жизет гэсэн. Ямар амжилт гаргая юм одоо юу гэдэг юм. одоо энэ жилийн прожект одоо миний хувьд бол яг одооноос л яг одоо эхэлж байна. Тийм. Одоо ингээд ковидтай холбоотой ерөөсөн тэмцээн худалдаа баг хөрж ирсэн гоо. Тэгэхээр одоо ямар ч гэсэн энэ жилийн прожект одоо за одоо яг одоогийн байдлаар бол шийдсэн төлөвлөсөн юм бол байгаа. Яг шийдвэрлэгдсэн юм бол алга. Гэтэ ямар ч байсан энэ жилийн прожектыг арай шинэлгээр бас гаргана гэж бодож байгаа. Орчилсан. Тэгэхээр ямар ч байсан тэмцээн уралдаанд их гоё сюрпризтэй уулзнаа гэж би бодож байгаа. хамгийн манай уулзлаа надад. Наас нэг ярьж өгөхгүй тийм. Нэг л хэлэх байна. Юу ч хийх гээд байгаа бөө мэдээлж Тийм. Чалаасаа нэг дэсрэл дийж гарч ирэх гэдэг. Тамирчин болгоны өөрөө чинь нөгөө тактик гэж байгаа шүү дээ. Юмаа нууцаа илчих юм бол тэгэл нэг хэсэг чи манай Тэр подкаст орно шиг байж байгаа. Тэнгүүд наа чи хамгийн мөн ингэж за энийг ярихгүй энийг ярих гэдэг ингэ юм. Бүгд манай юу гэх дрифтийн ерөнхийдөө шоу ч юм уу яг энэ тэнцэн уралдаан дээр очиж үзчихсэн байна. За би ер нь баг үзэж байгаа юм шүү. Чи тэгсэн баг. Би бол өрнөлөө үзсэн шүү. 10 Яг 8 он тэмцээн бол яг зорж Баалын хэмжээ бас төрөө нэг 18 он чи яг нөгөө уралдаан нэгдсэн фестивал болсон шүү дээ. Тэрэн дээр ихтэй мөнгө авчаагүй байх юм дээ. би ч нөгөө нэг манай аав чи автоспортын тэмэрч байгаа. Цэглээ тэмэрч. Нөгөө мэдээ авахаас л цэглэр авалтаа. Автоспорттой л айгүй байгаа. Тэгээд нөгөө сургууль төгсөөл ойтон гэр бүл гэх ингээд энэ дуртай тэгээд энэ бүх нэрээ нэг дуртай юм хашин тавиад яваад тэгээд нэлээд сүлд Уулч нилээ ярьж явсан шүү дээ. сүлд тэгээд нэг л орсон. хэдэн оноос 16 оноос. Тийм ба. За одоо яг ингээд цаг юм ингээл тэгээс яг нөгөө сүлд жагс мэгсээр авалтаа бол идэх юм шиг. Тэгээд нэг бүгдийг өгч үзсэн. Гол. Гэхдээ би яриа хэвчээ уучлаарай. Директийн тэмцээн ерөөсөө очиж үзэж байгаагүй. одоо нэг очиж зүгээр л юм. Нилээ биш дээ. Аюу сүлд орсон мөртлөө маш амжилттай тэмцээн орсон. Энэ нь зүгээр мөрөд чи баг ихний тэмцээнээс эхлээд баг амжилттай шүү дээ. Яг би ч нэг аав уралдаг байсан. Ер нь техник машин эцэглэх юм
хүүхдтэй хасаал унж гэдэг. Тэгээ уралдааны бишмэл юм. Тэгэл нууцаар дарахлаагаар гарна. Нууцаар араас нь явж төвзэн нүцэн тэгэл энэ Улаанбаатарт болдог энэ найрамдчилсан гинэд болдог энэ үлээстэй болдог гэсэн хэмжээний тэгэл явган үүсгэн автобус. Аав нь энд идэх юм бэ? Манай Бямсрын гэж Төв аймгийн. Тэгээ хамгийн анх 95 оны ралли интерт орж ирсэн. Намайг хүүхэд тахад бүр мэдээ орохоос ихсүүлээ. Өцгөлөр оролцдог гэсэн. Төв аймаг. Манайх Төв аймаг л. Одоо тэгээ мөөгийн ерөнхийдөө энэ өнгөрсөн хугацаанд ер нь гаргасан амжилтууд эдгээр харцсан. Багийнх нь манай найзууд Мөгийн амжилт өндөр. Энэ нь бол сүүлийн үед аюу богино хугацаанд гэхдээ мөгийн баг. Гэхдээ нэг амжилт би л спид капын 4.3-нд төрүүлж яа. Нэг жил би чинь спид Седаныхаа бид чинь 3 жил 6 зөвлөлт хийсэн зөвхөн. эхлээд дүүл байсан тийм. Тийм. 4 нь кросс, 2 нь ралли. Гэтэ ралли кросс тусдаа аваад байна. Тэгээд би чинь 17 18 он юмсан. Юу гэсэн. Ер нь Седаны бас авах гэдэг байна. Тэгээд нэг эрдэнэ нэг Матчингс мастер кроссын мастер театр зохион байгуулдаг. Тэнд ахын төчлөлтөй үйлчилсэн. Хамгийн анх тэнд үйлчилсэн. Тэгээд ер нь Оросоос хойш нэг ч тэмцээн алгасан биш. Ер нь байргүйж үзэгвэ. Тийм нэгээс Ер нь байргүйж үзэгвэ. Мөгийн амжилт нь машина аюу сайн мэддэг. Машин нь саагддаг. Би зүгээр тийж боддог. Одоо зүгээр тэмцээнд зарим нэг тэмцээнд нь аюу тесрэлттэй ороо заримд нь бас одоо юу гэдэг нь техник салбарт орж чадахгүй, хийж чадахгүй юм шиг зөндөө байдаг шүү дээ. Мөгийн машин цаацчихсан юм байна. Тийм. Бэтэн мөн. Гүү хаа. Би л авсан. Би ч бас нэлээд тэр чинь тэгээд мөгийн онцгой гэж. Яа одоо энэ гараж дээр шүү дээ. Мөгийн одоо машиныхаа бүх юм өөрөө. Одоо та нар ингээд ийм харин гараж ийм гоё гараж. гол нь өөрөө бол чадна. Каркасын шигтүүлээд мотор машин одоо ингээд кодзуу байгаа бүр ингээд хав олсон болгож байгаа. Тийм будхаас шигтүүлээд хийж байгаа шүү. Тэгээд карказа хийгээд мотор бүх юмаа өөрөө зоогоод уцтаад одоо тий. Энд чинь таад бас зарим одоо мэдгүй хүмүүст явах юм бол энэ кодзуу дотор өөр машины мотор, өөр нөгөө генерашны мотор авчихсан. Өөр загвар их. Одоо энэ чинь бол жишээ гэдэг арай өмнөх кодзуу хамгийн өмнө кодзуу дээр GDD гэдэг одоо бас арай жоохон 10 оны ч юм уу тийм моторыг стей моторыг одоо камер очсон байгаа машин их байгаа шүү дээ. Багасаа техник сэтгэлгээтэй ондоо юм а тий. Тэгээд юуны одоо нэгэнд бас нэг раллигийн тухай ярьж байгаа юм чи ерөнхийдөө нэг раллигийн одоо яг спортыг бол бид нар өөрсдөө бас нэг очиг өсдгөө гэдэг шиг бас нэг оролцдог учраас нэг одоо юмнуудыг сайн мэдэхгүй байгаа тань л та стандарт юмнуудыг тийм. Тэгэхээр ямар ч сая энэ хойдлол нэг чиний машиныг харж байхад бол каркасыг бол бас яг FIA-гийн стандартаар бэлдсэн баг шүү тийм. Тэгэхээр яг танаа одоо яг энэ ралли дээр ер нь ямар стандарт байна хөдөлгөөн дугуй одоо каркас гэдэг юм уу тийм. Стандарт байна. Яг тогтооцсон. Хөдөлгөөрөө өгөх юм бол 2000 cc хөдөлгөөртэй. Яг үндсэн супорыг өгөх хөдөлгөөр. Турбон дээр бол тэгэхээр 20 G-ийг зарлцсан. Тэдний 0.5 20 G зарлцсан. Тэгээд дугууны өгөх юм бол 15-тай. Тэгээд хамгийн дээд нь 205 65 гэсэн. Яцмаар зарлцсан. Хязгаарлаад идэв. Яг энэ гарын тэгээд гар сток багсдаа хязгаарласан. Жин дээр хязгаарлалт уу? Зин дээр байхгүй. Тэгээд үндсэн машины каркас тэгээд жолоочийн каск 4 цагийн бүсээр тэр одоо ойлгомжтой. Тэгээд доотлон 4 цагийн бүстэй байх. Тэгээд бид чинь яг ралли гэж нэг төрлийн уралдаанд оролцож байгаа. Кросс гэдэг энэ хоёр төрлийн уралдаан. Бидний ралли ч болохоор спринтер ралли гэдэг дундчаар нэг 200 орчим км 200 арай хүрэхгүй. Нэг 70-80 орчим км 6 хоног уралдаж ирчээд дундаа нэг цагийн туслагтай. Дахиад өөр шин зураг аваад
тэгээд 6 орчиж. Аа Одоо ралли чинь болохоор явах газараа мэдэхгүй. тийм шүү дээ. Зургаар тэгээд хажууд нөгөө колооч. Раллид бол тэр хамгийн чухал. Тэгээд одоо зураг map уншдаг тийм. Буруу унших юм бол тэгээд шалгуу хийж хэлээ. Одоо нөгөө тэдэг юу тэр чинь нөгөө грацаар яриад байдаг лөө. Тийм. Грацаар тийм. Юунд дээр нөгөө юу лээ? Тэдэг километр яваад тийшээ тэдэг грац өтер гэдэг Компьютер хороолон дээр нөгөө километрийн заатай тэд километр дээр тийшээ тэгнэ юм гэсэн. Тэгээд нөгөө юу лээ нөгөө маш тэг дөрвж нэг хороолон дээр залгуудаг чинь. Чип уу? Хармид нөгөө нэг юм тэр. А юу гэдэг хороолон дээр бас тийм юу та нөгөө километр яваад. Одоо яг бидний хэлж байгаа юм чинь дандаа нөгөө хиймэл даавалаас автотал тийм сүлийн тийм төхөөрөмжүүд гэдэг. Одоо миний задлын машин дээр суйлгцсан. Тэр машин би одоо ралли кросс хийж тус нэг машин. Тэр машин шууд ралли тавих байл. Ралли кросс гэдэг. Энэ бол тэр кросс. Яг хоо ерөнхийдөө бол кросс тоглох машин ралли тоглох машин шалгах юм байна. Харин нэр тэгэл авах. Ер нь нөгөө огцсон чинь богино нэрэлттэй зам тэгээд огцсон хурд хийж хэвээр нэг нь бол шулуун олон хоногийн ч юм уу олон 3 км-т бас нөгөө тасралтгүй 8 дөртэй явах хэрэгтэй гэдэг зүйл байгаа шүү. Тэг мөгөл баг ийм хоёр машин тус. Одоо нөгөө манайхны хэлсэн нөгөө нэг драгон нэг туслаа байх хэвээр дэрэгт нэг туслаа байх хэвээр гэдэг шиг л ингээд бас нөгөө ралли кросс ярьдаг гэдэг бас салаа хийж байгаа юм байна л да тийм. Нөгөө чинь нөгөө ралли чинь заавал холын зам л та. Кросс бол богино зам. Тэгээд ер нь тайм атаа гэж. Тайм атаа гэж явж байгаа. А тэгээд ерөнхийдөө тэн дээр шууд цагаараа уралдаа явчихна. Кросс ч бол барин дээр нь бараа. Кросс ч бол бөөн гарахтаа нөгөө тогтоохгүй. Яг л нөгөө жарис нөгөө кросс шүү дээ. Машин шийдэл хайгуул тахдаг шүү дээ. Ер нь замын асуудлыг л шийдэх гэх. Тэгээд нөгөө соборч нь юу асар богино хугацаанд огцон хурд хүчийг хийж чаддаг болохоор тэр тоос моос гарах бол амжилттай шүү. Тэгээ нөгөө одоо юу гэдэг ижил төрлийн ийм кроссын урд жарисын урд байдаг гэхэд тэрнээс айгүй өндөр хурдтай жиргэл хийдэг байхгүй. Магадгүй жарисын тэр чинь бол одоо юу гэдэг 100 хэдтэй явж байгаа бүр 100-аас доошо бууж жиргэл хийхгүй бол ер нь аян шүү дээ тийм ээ. Эдгээр бол тэрхгүй 100 гаруйтай явж байгаа ч жиргэл туг тарихтай байдаг байна. Түрээ хавь одоо сонирхогч одоо олон жил бороо би өөрөө урдгүй шигснийх нь мэддэг юм. ундаг хүний. Би ундаг хүний. Би ч бас одоо ингээд кросс руу орох сонирхолтой хэдэн жил явж байна. Бас болох юм манай л чимсэн чинь бас багада 30 сая төгрөгийн тоног шүү дээ. Санхүүгийн орно шүү дээ. Тэгэхээр эн чинь зөвхөн тэр чинь машин тоноглох нь байхгүй. Тэгээд энэс гадна машин тоноглочоо дахиад уралдан нэг уралдаанд тэмцээнд ороход чинь бичнэ зардал орно, цаг зав орно. Тэгээд ингээд ийм өөрийн гэсэн бас нэг ийм гараж сервистэй байхгүй бас болохгүй гэдэг ингээд үн чинь тэгээд хүсэл танахны дугуй л ер нь жоохон гамтай байдаг бах тий. Хүч гамтай байхгүй. Гэхдээ харах бол хэцүү шүү. А тийм үү. Нүү шин дугуй тавиад явхад чи одоо нөгөө улсын авийн мастер кросс энэ чинь шууд юу штэ. Бараг 2000 сая яваад байдаг. 1100 яваад байдаг тий. Тэгэд чинь хилээд запастай бол нэг өдрийн гараач 400-аас 500 гэдэг шүү. Хагаа. Тэгээ шин дугуй явах тийм дугуй. Тэр чинь ямар ч байгалийн замаар явж болох байхгүй. Буруу замаар ч чулуутай замаар ч дундгоор гараад өөр ангараад явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр ямар ч замаар явж болох байхгүй. Цогцолтоос хамаарч байгаа шүү дээ. Энэ бол тэгээд Гэсний үед гэх юм бол тэр машин энэ цэнхэр машинаас бусдын хамтдаа би өөрөө хийсэн. Энэ цэнхэр машин бол яг нэг бончуудын энэ яг фягийн шүүхтэй тийм. Одоо тэгтээ яг хугацаа байдаг бол тэр юм дүүсэн л та. Тийм. Каркасан дээр чинь их хугацаа байхгүй юм байл л дээ. Яг фягийн стандартаар бол нөгөө төмрийн карбоны хайлт тэгээд нөгөө гагнаас тулгуур молгуур ингээд бүх юмнууд нь нөгөө нэрийн заагаад өсгөл юм билээ. Харин тэр өстөө нөгөө каскн дээр бол стайл нь тийм каск байгаа. чиглэлийн асуудал шүү дээ. Сандлаа тий. Үс байгаа. Тэгэхээр ер нь бол яг ингээд бас нэг маш олон спортуудыг бас ингээд холио ярингууд энд бол одоо нэг хүмүүсийн нэг ойлголтын зөрүүнүүд бол бас айгүй их ялгааг ингээд айгүй гоё гаргаж өгч байгаа бах. За тэгээд та бүхэн манаас тэр подкаст дуустал үзээрэй гэж хүсье. За эхнээс тусаанаасаа асуухад бас нэг одоо яг энэ ижил төстэй юм одоо бензин хэмнэдэг гэдэг баахан бүтээгдэхүүнүүд байна шүү дээ.
Тэд нар одоо ер нь яг энэс ялгаагаараа юу байна? Дээрээс нь одоо шил инүүнийг тавьчаад дахиад тим юм тавиад бүр одоо нэг нарийсгаа тий годмоо нарийсгаа гэдэг шиг тим юм ер нь хэрэглэх шаардлага байна уу? Яг зөв. Ер нь бол автомаркетын зах зээл бол маш том зах зээл. Ер нь бол улс болгонд чинь компани болгоно шүү өөрийнх нь наасдаг байна. Бүтээгдэхүүн наасдаг байна. Өөр гэсэн давуу тал байна. Энийг хэрэгжиж байгаа давхар нэмэлт шинжилгээнүүдийг хэрэгжиж болно. Яг гоо бид энэ бүтээгдэхүүн өөрийнх нь давуу тал нь болохоор 40 жил ашиглаж ирсэн. Нэг удаа хөрөнгө оруулалт хийчихээ дахин хөрөнгө оруулалт хийгээд байна гэж байхгүй байхгүй. Усан шингэнүүдийн хувьд бол одоо жишээлбэл 30 литр ч юм уу 40 литр бензиндээ нэг одоо савыг хийх ёстой гэсэн стандарт байлгаж өгдөө. Тэгээд автаа дэвшлэх ч юм уу одоо өөрийн үеийн бүрэн шатлалтыг дэмждэг янз янзын шингэнүүд байна. Тэрийг нэмж хийж болно. Тэр тогтмол зардал шүү. Их хийгээд байгаа мó бах хийгээд байгаа мó хүмүүс одоо зарим нь одоо мэдрэмжээрээ харж байгаа хийж байгаа зарим нь бол ингэ за 2 грамыг хийх хэрэгтэй 4 грамыг хийж янз янзаар хийгээд байгаа хгүй. Сүүлдээ бүр хэдийг ч хийгээд байгаа мэдгүй ингээд зардлаа хийж чадахгүй төвшнөд очиж байгаа хгүй. За би одоо жишээлбэл 1 2 гэхээр ч одоо энэ чинь одоо 770 мянган төгрөг тий. Америкийн манайх авах хүнээр зардаг. Америкт одоо жишээ нь сайн нэг зүйл байхгүй. Манайх одоо яг хүмүүс таниулах тий. Таниулчих зүйлж харуулж юм байдгийг хүмүүс зөвшөөрүүлж тий. Тэгжээж юу яа гэж байгаа харуулж хийж байгаа. Дээр нь одоо энэ юун дээр итгэсэн гэхээр патенттэй. Энэ их нь бол тэр патенттэй. Америкт бол патентжуулаагүй юм бол одоо тэр Америкч нөгөө маш чанга шүү дээ. Тэр бодлоо ярьж болохгүй. Бодлоо ярил одоо муухан дотор газар явах чинь тий. Тэгэхээр ч ерөөсөө нотлогдоогүй, батлагдаагүй юмнэр бол Америкчууд бол эзэж баталгаа патент өгөхгүй. Тэгэхээр та нарын одоо ганц итгэх зүйл юу гэхээр ерөөсөө патент итгэх хэрэгтэй. Үүсч харж байгаа хэрэгтэй нэгдүгээр, хоёрдугаар тэрлээд үзчих. Тэгэд өнгөрсөн одоо 10 жилийн хугацаанд бол Монгол улсад янз бүрийн технологид орж ирсэн. Одоо гарчдаг магнит зааж гэж байгаа тийм. Нэмэлт шингэнүүд байна, бурсан цэвэрлэгч байна, автан дизеллэгч байна, катализатор цэвэрлэгч, агарын хоригдох цэвэрлэгч гэдэг зөвшөөрлөгчд янз бүрийн юм байгаа байхгүй. Эдрийг ер нь бол хэрэглэх нь болно асуудалгүй. Нэвт ч нүүрөө нэг давирхайлах чанартай бүтээгдэхүүн болохоор наалдаг ч юм уу, лаг юм байнга үүсч. Тэр юунаас үүсч юм гэхээр бензиний одоо механик холц гэж байдаг. Бензин байнгын механик холцонд орж байгаа. Та банка онгойлголоо колонкор очиж буугаар шахууллаа. Тэний нүдэнд харагдахгүй нарийн шигтэй тоосонсоо таны бензин түвшдэг давхар ингэж орчиж байгаа. Та одоо нэг 5 жил онцсон 10 жил онцсон байгаа машинуудыг банкын задлаад үзэх юм бол тоотлолт нь 2 3 юм 1 3 юм лаг тооцсон байдаг. Тэгээ халуун гүйдний конденсац байна. Тэгээд нөгөө чийг нь ойлцтой болчих юм тий. Тэгэнгүүт нөгөө чинь их бах цалил дээр очиод хамгийн эхлээд одоо тэр контаминант буюу хог хаягдлууд бензиний шүүрийн эсвэл дизелийн шүүрээр очиод шүүдчих. Тэрнээс шүүдч чадаагүй наваачаад нөгөө борсон талбай дээр очиод хаалдан болоод наалтчихж байгаа юм. Тэрийг дотроо хэмжээний тэр одоо хурдан хугацаанд хайлуулаад халуун болгоо шатаагаар хамаасаа гарах хэрэгтэй шүү дээ. Тиймэрхүү аргаар хэрэгжиж ээж болох одоо жилд 2 удаа хийдэг гэсэн байна. Энийг хэрэгжиж жилд 1 удаа хийх гэсэн. Таны ерөөсөө тогтмол зардлыг хувьсах болгочих гэж байна. Хамгийн бага түвшинээс авчиж байгаа. Машины яг нэг тийм одоо нэг хүний нэг тийм дотрын юм ч гэдэг шүү дээ. Яг тэр шиг ярьж тий. Машины юм чи ярьж тий гэсэн нэг бүр хахаас дээр гахилгдана. За хэдүүлээ юу яах вэ? Бас нөгөө нэг тест хийсэн машиныхаа гопуудын сүгэж бас нэг яаж суйрлуулдаг ер нь ямар юм би нэг юм нэмэт хэлчихэ. За одоо хүмүүст бас сайн баахан молекул гэж ярьлаа. За дээр нь патенттай бүтээгдэхүүн ярьлаа. Нэмэлт шингэнүүд ярьлаа тийм. Яг яаж одоо хэмнээд байгаа юм бэ? Хэмнээд байгаа юм бэ тийм. Энгийн ойлголтоор та нарт юм хэлчих. Одоо чи том волюм одоо ярьлаа гэж бод. Тэр нь чиглэл юм. Тусрах уу гэх юм байна тийм. Шатж байгаа зав гал даваачаад нэг томор навааж хийчлээ. Тэр чинь эхлээд хатахс хатах хүртэл ингээд ууг нь тийм. Одоо бүхлээр ингээд шат дууссан ингээд удаж байгаа шүү дээ тийм. Хөдөлгүүр дотор ингээд дутуу шатлалт бий болоод их юм бол машин ч гэсэн ингээд явж ядаад үлгэмэл стандартын үед бол яг бүрэн шатлалт бий болсон үү тийм. Хөдөлгүүр дотор 2000-аас 2500 градус Цельсийн павер ялгарч байгаа. Дутуу шатлах юм бол нэг 2000-2500 хүрэхгүй болвол
1600 1800 градус Цельсиус нулаа ялгарч байгаа нь бол 2000 2500 гарах юм бол илүү хааз шатааж ирэх гэсэн үг байхгүй. Эний ч юм болгож байгаа. Тэгээд нөгөө чихтэй гуайланг аваачаад жижигэн сахуулах гэж байна. Тэгээд асж байгаа алдаа аваачаад чихтэй ч гэсэн аваачаад хийчих. Маш хурдан шатаад лак гэж халах. Ард хурдан хугацаанд хатна гэсэн шүү дээ. Энэ ажиллах зарчим яг ингээд ог техник мэддэггүй зүгээр ингээд одоо эмгтэй хүмүүс үзэж байгаа юм бас яаж ажиллах юм бэ? Яг ерөнхийдөө шатах процессыг урд төвчлүүлээд өгчөж байгаа. Тэгснэрээ ерөнхийдөө хурдан хүчтэй хаазаавал цаажирч байна. Хуужин шиг одоо эргэлээд хаазуулаад их хаазуулах шаардлагатай болж байгаа. За тэгээд хэдүүлээ тавьсан байгаа машинууд бас нэг сонирхол бай тээ. Одоо хугацаа бол өнгөрцөн одоо айл айлын ч гэсэн 2-3 сар болж гисэн. 2-3 сар ингэ яасан юм. Сүүлдээс байшлаа харуулчих юм тээ. Тэгээ нөгөө машины одоо яг хаана барилдаад байна гэдэг бас хүмүүст бас нэг харуулж тээ. За тэгээд бид нар ч бол нэг хэмнэх бензин индикейшн гэж байна. Гол нь яг нөгөө энд нөгөө түрүүн тэр бензиний дотор молекул гэдэг юм тэр нарийн юм сайн мэдгэлээ. Ямарсан ингэ задлаад бүрэн шаталтай болгож байгаа гэдэг нь зөвхөн таалагдсан болохоор уралдааны хэмжээнд авч тавьсан. Тэгээд битээр тестлээд явсан. Тэгэхээр бүрэн шатж байгаа нөгөө угаар ш машинаас өмөртдөг. Тийм угаар өмөртөхгүй. Тэгэхээр би зүгээр өөрийнхөө дүгнэлтээр за үнэхээр яг энэ бензин бүрэн шатаад шатж байгаа болохоор нагаас нь угаар тийм өмөртөхгүй байгаа юм гэж бодод. Тэгэхээр мэдээж яг уралдааны машинд бол механикаар шууд хүч нэмж байгаа гэдэг бол биш шүү дээ. Бүс нь шууд нэмэгдэх ч юм уу тийм бол биш. Яг нөгөө бүрэн шаталт явуулж байгаа болохоор хүний бие мэдрэгдэх ч юм уу мэдрэхдэггүй ч бид нөгөө компьютер биш болохоор яг нөгөө бүрэн шаталт үүсээд тэр нь цаа тодорхой хэмжээгээр нэг машины хаалт ч юм уу хүчинд нэг тодорхой хэмжээний өөрчлөлт сайжралт тийм нэг хөгжил байгаа. Тэрийг бол бид нөгөө дайнамо гэдэг бүрэн шатланд нэмждэг тэгэл нэрийн багчаарлаж байгаа л та. Гэхдээ яг хүний өөрийнхөө гэх юм бол яндангаас нь гарч байгаа угаараа гарч ирсэн. Энэ гараж нэг нормалд бол нэг 4-5 минут болох бол нэг 2 хаалга он болгоод агаар сэлэхгүй болтгүйсэх. Тэгээд бид нэр тавьсныхаа дараах нь энэ ингээд тэр чинь бас жоо сэрүүх юмсэн. Ингээ 10-20 минут хатлах чи зүгээр дээрээс болгоцсон. Тэгээд ямар ч нэг өнөр мөнгө гардаг. Тэгээд яг нөгөө гараж бас нэг зовлон чинь тэр шүү дээ. Нөгөө байны доотлол нийтийн гараж мараж дотор чинь дизель машин тэр ирэх юм эсвэл нэг жоохон нагата машин ороод ирэх мөчл нүдмэд харсаад ерөөсө хамаран баг байцыг гараад бол гараад тавьдаг шүү дээ. Тэр чинь одоо хамгийн элементарны хамгийн ихний жишээ гэж байгаа шүү дээ. Одоо яг мэдрэг. За тэгвэл хэдүүлээ ямар ч машиныг нь хандтаа сонирхцгоо тийм. Жолоочтой анхаарлаа түр наашаа хандуулаарай. Автомашины шатхуун зарцуулалтыг 30% хүртэл бууруулдаг, янданаас ялгардаг хортны эглийг 70% хүртэл бууруулдаг нь батлагдсан патенттэй дэвшилтэд шин технологи болох Eco 2, 4, 5, 6, 7 төхөөрөмжийг Америк нэгдсэн улсаас албан ёсны эрхтэйгээр Монголд нийлүүлээд удаж байна. Та арай мэдээгүй юм биш үү? Эко төхөөрөмжийг бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, уул уурхайн хүнд даацын машин механизмд суурилуулах боломжтой бөгөөд ямар ч төрлийн шатхуунд тохирдог универсал төхөөрөмж юм. Засвар үйлчилгээний зардал бууруулна, хөдөлгүүрийн дангуудад ямар ч сөрөг нөлөөгүй, үйлдвэрийн 5 жилийн баталгаатай, ашиглах хугацаа нь 40 жил худалдаж авсны дараа эко төхөөрөмжөд засвар хийхгүй, солихгүй. Машинанд зарах, солих тохиолдолд шилжүүлэн суулгаж болно. Хэрвээ таны хүссэн үр дүнд гарахгүй бол 1 сарын дотор буцаагаад мөнгөө 100% авч болно. Энэ бол Eco Mine Systems. За мөнхөрдийн машинд бол тавиад нэг 2-3 сар болж байгаа. За ингээд би төрөнийхэнд яг хаана тавьдаг гэдгийг ерөнхийдөө бол нэг ярьсан байгаа. За энэ машины бол бензиний шүүрний нь байна. За хуучин бол энэ форсунк руу өгж байгаа дэр нь зүгээр ингээд шулуун холболтой байсан. За энэ өгж одоо ингээд ганц төв байсан биз дээ. Энийг салгаж аваад энүүгээр ингээд эко төхөөрөмжөөр дамжуулаад буцаагаад ингээд голд нөхчөж байгаа гэсэн үг. Одоо ерөөсөө форсунка тэжиж байгаа үндсэн магистраль шугамд холбоотой гэж. Сүрдүүлгод ирдэл юм. Одоо хөдөлгөөрийнх нь одоо нэлийн шахацсан мотор байна шүү дээ. Энэ бол нэмэлт тоногод хийцэн болохоор бид нар бас энэ чинь бас захирагдж байгаа шалангны одоо механик аргаар сүрдүүлэх гэж бас энийг хэлээд байгаа. Шаланг уртуулж болно, богино болж болно. Шаланг уртснаар
хөдөлгөөрд очиж байгаа бензиний хэмжээ бол багасна гэж байна. Нэгэнт одоо даралт өгөөд тэр форсункаар тосролж байгаа юм бол жилжил байгаа гэсэн. Энийг ингээд уртсчлаар ингээд даралт маралт очд юм болов уу хүмүүсийг асуудаг. Тийм асуудал байхгүй. Мөнхөрдний машины үед юм байна. Болдогийн машины үед бас гарч байгаа. За тэгээ. Болдогийн хөдөө нэг нэ. За Эвкрач гээд газар дээрээс өнөөдрийн подкаст маань бас тавханд өрж байна. За тэгээ сайн мөнхөрдний тамирчны машин дээр бас сүрдүүлсэн. Экомайны бас танилцууллаа. За энд бас Subaru Forester бас STI. За энэ болдогийнх Монголд ганцтай баг. Тэ? Тийм биз дээ болдоо. Энэ өнгөл надад. Энэ өнгө. Хаваад бидээ. За гэрэл жоохон. За ингээд энэ сүрдүүлсэн байгаа юм. Төрийн одоо хин мөнхөрднийх болохоор энэ завсраар нь оролцсон байсан тий. За энийхийг болохоор нэг шулуун холболт гэдэг энийг байгаа. Энийг яриад байгаа байхгүй юу? 90 болоо ийх шулуун ийхүү гэдэг. Адилхан одоо бензиний шүүрээс гараад энэ экогаар дамжуулаад буцаагаад форсункны толгойд ингээд л өгчөж байгаа гэсэн. Тэгэл болоо ажиллах зарчим яг адилхан. Сүрлүүлэхэд баг өөрөө сүрлүүлчих юм байна тий. Өөрөө зөвлөж пис. Яг ганц анхаарах зүйлс юу гэхээр энэ чинь нөгөө шатамгаа бодис одоо нефтийн бүтээгдэхүүн болохоор их халдаг моторууд ямар нэгэн байдлаар бензиний шүүрл энтрийг гаргахгүй бэлгээгээ сайн хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ хомогтуудыг тавьсан бол сулруулахгүй тий. Одоо энэ дээр бас аюулгүй байдлыг хангаад 2-2-ыг хийж өгсөн байна гэсэн үг. Тийм ээ. Өндөр даралтаа насаас тавьсан байгаа учраас энэ дээр 2 хомогтыг ингэ хийгээд өчтөө гэсэн. Машина зарж борлууллаа, солилоо. Энийг тайллаа. Экогоос алгаж явлаа. Үндсэн шаланкийг ийш өгч болоо. Эсвэл юм. Орон нутгаас авж байгаа хүмүүс бас байдаг. Бид нар бас нөгөө машины видео бичдгийг харуулж байгаа дүрсээ харж байгаа дээрээ инстракшн одоо заавар зөвлөмжийг өгчдөг. Давхар видео бас дагалж хийж байгаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Буруу зөрүү одоо энэ дээр бол та бүхэн анзарч байгаа бол орох гарах урсгал гэж байхгүй. Энийг ингээд хөндлөн байршуулж болж байгаа, босоо байршуулж болж байгаа 45 градус цаана алуу биш. Хаана хөдөлгөөнгөө байршуулах боломжтой байна. Тэнд л очиод сүрдүүлэх хэрэгтэй. Гагцгүй ерөөсөл хөдөлгөөнгөө газар байх хэрэгтэй. Энэ өөрөө нөгөө маш батбагч өндрийн металлаар хийгдсэн болохоор энэ өөрөө цоорохгүй. Буцаагаад машины ингээд төрөв бүдэр ингээд жирэг мэрэг өгсөн байгаа зү. Энэ төрөв бүдийг цоолох эрсдэлтэй учраас доорны жирэг эрзэнүүдээр ингээд жирэглээд өчөж байгаа гэсэн. Эрдүүл юм амархан. За окей. За ингээд өнөөдрийн маань дрифт подкастын маань 10 дахь дугаар энэ түрээд ийхүү өндөрлөж байна. За тэгээд бидэнтэй бас хамтран ажиллаж байгаа Ecomine Systems. За мөн бас дээрэс нь Graduate мөнгөлтний нэг граш дээрээс ирэхэд хүрлээ. Тэгээд подкастта хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хэдүүлээ. Эргүү уулзцаая. Баярлалаа.